Амар сайн хүндэт харагшат таны анхааралда манайсаг дамжуулга студиэс Александр Цэренов. Хаяхана буряде төлөөлөгчд Чингис хааны өрий хадааде мөрнөдөр аяншилгах хэрэг. Эдэт төлөөлөгчд өнөөдөр манай студийн аяншат хэд бэгхэдэ буряде орон зохиолчдын холбооны төрөлгч Сергей Дажиев, хонну уксатаны жасын көтөлбөрөгч Олег Болотов, орон дахин Бальжинима Цэренов. Сайн байна хүн таялшат. Сайн байна. Нэнтрүн манд хөрөд үгтэ хаагур аяншилж ирэвдэ ямар зорилготойгоор ошоод ирэвдэ. Москвада Кремлин музей наследия Чингисхана гэн выставка ишилбы. Тэдэн бүжи замал ошховаты было бүжи. Тэгэл эдэ бүжи бидорвын тэгдэ ушууныга хүн нэмнэ агын ихнэр Дарима Балданова Тэрмне бурундай полководицы Батаханы сэргэ том сэргэ жанжаны үрэ хадам болдық гэж гаргадаг. Тэгээ тэрхэн заавал тэр убу прагисточу мөргөөг дараагуйлда эндэн өркөдөмний тэнди иржанамда хандарэ гэн тэр онгоны норхон байгаймгүй гэж хөөрнө. Тэгээд бид дөрвөлий хамтар ошобди. Тэгээд Мартин хорнда тэр музей хилэн тэр үзэсгэлэн гэшгэнэ энэ номсоо бүжитэндээ манд өгөөнний хачуу бүжи ошхотол боряд ард зоноо төлөөлж ошон болгон да. Тэгэд энэ музейгээ гадуур цаашаа ямар ажил хийм бивдгэж нэ нөхөдний хөөрж өгөхөд цаашна. Бальжинима Монлович энэ үзэсгэлэндээ юу харапта, юу хонирхолтой юм байгаа таны юу гайхуулав? Үзэсгэлэндээ их хэрэгтэй войтер юм байгаа. На территории Кремля музей сумне Бухытega им томорын потомки Чингисхана гжохо бушетева иха бай мане шичгэлдэ хайхан байв. Тэгээд энэ музейн ордер үзэсгэлэн харахадмны элдвэнтэй суглаар хинжим эрмитаж ирэн энэ хоо Монгол шоудэ на ород князь юхонд бүлгүүгэн гоёа шлём юхон бэн хоо элдвэнтэр малгай төмөр малгай гэдэг. Тэгээд юм ингэж хоним бэхэдэг тэндэмнэ юм бэж нана пайза энэ манэндэ ошхан энэ сэлэнгийн адагха Кабанскар районда абхан бэн олон бэн 13 жилээ гарч байхад пайза манэ нютгэ бэж нүштэй. Тэгээд алтын гол монгон пайза Оди энэ мотошлон тэгээд элдвэнтэйгээд хосоглорхан юм ирэгтэй гоё юм хоо. Ийм гоё малгайнууд энэ Монгол шууд юм нэ хоо. Хэдэг хоо Монгол шууд алтан ардагай хаашуу ород хаашуулд ийм малгай бэлгэлэн гэж хоо байна. Бэн тэр Булгар яан. Гоё хар Булгар иж хэн ээж вэ хат ийм гоё. О тэр мөтөшлөмгээд ларад жигтэй хайхан юм хараадла бидишне хохо хопса оди могой хопсан юм хо антон могой югор хо яхан ээж энэ хэний хопсан болно? Яна хаано юунодэ хаашуулы бүлэг барихан хо их бүлэг хо барижна Тигр дэну доху яадаг байгаад дэмждэг ород князь ну чигдэг. Энэ ое ихнэрэ ма дэрхи магайтар Монгол шүдэмнэ малгайнууд игт ховэн юм. Игж байжл өнөг хэм төшлөн лэна улдбын ордны мнэ тэр хуу мөнгөн маний тэг лорой олон улдэ 150 гарсан юм бэн бушаа гэж бушээтэнд Тэгээд энэ юу отзыв юу команду даваа мандуда ирээд борят дэглтэй гоёр ховслоод орходмна хоо яагаад байгаа. Хоо их мандуда хонёрхоо чигээл. Тэнд байж бидишня тэгээд явхада углоодэрийн ороод тэр янгойгорлоо юм ошопти Ярославль ошходо сторону юна Углича далмада река Сич гэж байхад. Река Сич дээр боронде баатар тэнд их дэм болж их илуулдаг хэтэр
ордер полхунуды тенде жиглын бен тедүшти юндум худугу монголнуда ержеп хода зон таймада хота утара хо амаржыбайым бага энди тенде таве тим тургор монголнош ирке жана утеге тер монголнош тенденге тулую их ялалты хет тигет тер эрикаси жонда шопшыгы худугу манена дарима Балданова ана юне батухане их юне тер полководцем бурындайы юне батыре залгын жиявын одогын бәйні тегеттер тенде ашыр уруккахын бегізі тер ют хылулығын байға тер дері тегеттен датша ургыл кылды но битер дархын хыда дарханен гаюгыр ургойыма бізді но тиже бидитер их юхып жетінде но удышы хуротер воскресенушкы силовыны тенде Ямар юм ханим бгхнагада горбун куугуд жабжага биде харам хайгар хоробчи. Энди юм бала эрикасит ханов гыды энди. Здесь что было жорхадымне. Наши воевали с монголами. Зорхатику тигедле. Яхо курсы бен. Мытна их ханим вайга. Тигетинда ягаттыда. Ургот барят бухойна ден дажурны дургыл ден бухой орташым монош сакты болжуян хунуде амин ахне тулотер бухой на турло алгыл дагыш на тегижтер бухой дылхе дерим намгылым байдылтыр токтогыл дагыш тежла ургол диди Олег Игнатьевич та ины айншылгыга ю ханир кылтайме харапты Юм танда хэк шагда банда. Ну вот, сейчас скажу. Но впервые за 800 лет мы туда приехали. Получается, в марте была битва, и в марте мы приехали и помолились, и преподнесли всем подношения. Потом мы выехали с Москвы, выехали в Ростов-на-Дону, и вот именно вот в таких вот одеждах приехали в Ростов-на-Дону на ставку Батухана. На ставку Батухана нас встретили там донские казаки, наши друзья, священнослужители, историки, краеведы. В общем, с ними мы вместе провели на ставке Батухана большой обряд. Именно обряд такого единения, братства наших и казаков, и наших представителей, наших племен. И потом вместе мы с нашими военными поехали на реку Калка. Это уже на Донбасс, там в Мариуполе 45 километров. И вот именно на реке Калки, вот до сих пор у меня, до сих пор в костюме, до сих пор на сапогах, это полынь Половецкого поля осталась, вот, как бы сказать, после той поездки. И приехав туда, мы увидели музей, который 2 года уже как был закрыт, и все, там ничего не было, все заросло, как бы, с травой. Но из-за того, что там даже постоянно прилеты бывают, военные действия проходят, музей вообще был чистый, он был вообще не тронутый войной. И там именно мы увидели половецкие каменные бабы, так называемые. Каменные изваяния, половецкие бабы называются. Их очень много их было, этих половецких баб. Но и, конечно, мы увидели, почувствовали это место силы. На самом деле здесь было такое место священное, и там стоит большой поклонный крест. На кресту мы тоже поднесли подношение, все сделали около креста. И на поклонном кресте написано, здесь происходила легендарная большая битва, битва на Калке. Вот нас историки провели, показали все, рассказали. Тише ашхадын танды хыр октап. Хэн окта. Инди жигыл хыды. Ина мана ошын, ина мана ябытыл. Ина мана нухыр Олег Игнатьевичтің хошын мұрыр бүдееван. Ху бұлын деміндер, ху таниха танилдайныш, анқын хыдеды яшын бәға Ростов-на-Дону. Но батыр урынгу кыргыр гонско общество гыны бүйді. Гонско фонд. Тиражлара яптығы бәйін, тет ху танил талабалағын. Тет отец Александр Гешін унукуру донской казағыды священнослужитель гейнімді. Унын жажынтын тегеді. Ехайын армания өктір хошына танилда, нұқыдда, кіртер олжа мани күнділді барына, нома хатығар қарабуылына, ұрыш қарабуға тұрты, ұры орынса шаулшы күн байжы.
Тэр мына манайга иваны хулер хойноомны бишгэлигээ өрөнгө ханам жуулнуудыг тэр нь бiji бишэбди хаяар газетта гарах юм уу шалгалддаг байна уу да баргад. Тэгээд шуу ингэж хэлэхэд энэ явжвэн газраар ихэд харахад хамаг түүх шулнаад мөнөөний энэ байдлаар манай орд гүрний улс төрийн байдлаар харахад манай улс төр зүүн зүгтээшээ харан байна уу да. Энэ музейн шиг энэ экспонатуудыг хараад тэр юм гэдэг бол утга шанарын болоход энэ алдан ардаа нэг рус болжл тохиро юм байна гэж ойлгоомжийн ажил явж байна. Хэмэхнэр дүмүхнэр нөө тэр ажлыг цаашаа явахад өшөөш юм болно биза яхад абгад юм дэ баруун Европын хөгжилтийг харж тэрэнд хинэг тийм олон зүүн тийш үр тийш манай орд гөрөн ивэгэшэ гэж бүдий их үнэн шиг ирэвди. Тэр юмны игээ их манай юм гэх юм илэлдэг гэх юм уу тийм үрүдүн гэх юм уу болно. Тэгэхэд саажны хэлэх болоо да баха ханамжа Олег Игнатьевич болотын тэндэ байхад эхэлж байгаа энд өдөнгөө хүмүүд ош ирэхэд уртын хүмүүд асар энд баанаг аяншилгын төв бахагд болох байна. Ир хөрлөх тийш хэг аргатай гэж хэлж байгаа юм баанаг их хашаалтай байгаа. Тэгээд тэр хуушин яван мөрөөр бодоход тэршний тэр Украинд байна газар гэж мөн ортой болоо гэж одоо Донецк область гэж. Тэгээд тэнд тэр калка дээр болон байлдааны газар тэр бүхийдөө нэг өндөрхөн тийм өндөрч бушаа нэг добуунууд байна. Олон добуунууд калка мөрний баруун талд зүүн талд шилүү байна. Тэгээд баг тэрний дундуур нэг калка мөрөнж биш голхон нэг алхаад гарчмаар өнөө сэргэж байгаа юм уу ягаа юм. Тэгээд нэг баган хүүрэг дээр гараад баруун тишээ халдаад нэг толгой дээр нь толгойн тэр толгойн хуу шулуун хавтгар шулуунууд юм. Тэрэний тэр оройд тугаар хэлж байна юм тэр хрэм байна ордой үнэн алдартны. Тэгээд тэрэний нэг жасаашхан урд талаар нь хоёрыг шулуугаар хэн дүхрийг байна. Тэнд монголчуудын хөдөөлөн да хадгалан газар гэж мэдээ. Энд нөгөө манай шинд харахад хүүгээд шулуугаар игээд тойролон дунд нь яанин хөтний шавдаг юм уу. Нэг их зиндатай полководец юм уу тийм нэг дарга нэг жанжан тэнд баха хосрам байгаа да. Тэгээд тийм газар хараад тэгээд нэр юм мэддэх юм үгүй дээ. Тэгээд цааш нь угшлаа магад тэр газараар архив юм зур байгаа шиг үү. Тэгээд тэнд хөдөө олон хүн тэр байлдаанд наавараа гэж. Тэр өмнө хөдөн өдрөө болгон дулдаанч үед орж салаа монголч талаа тэгээд тэрэг сэрэгшэд хуул тэр хада хавсхын доохоноор яанин хөдөлөтөл. Тэгээд харахад шинэ хүндэшиг газар зүрхэд дардаг газар тэгэхэд манай өвөнөр тэрний сэвэрлж тэгж байхад манай дээгүүр тэр дайшлахын самолетууд нийлээд ирээд гараад ракетаар цааш нь бууж байх юм цааш их тэрлэг дулдаж байна да хол ушгана даймалж байна гэж тэгээд манергийн хэдэн нэг офицер хүн мөн юундим авс пинстэй гаранх майор хүн космодромд хөдлөн хүн мантай явуулцаад дэше хардаг гэж хэрэгүүлж байг тэндэмнэ даже индиш хөвш манай Ростов на Дону город дээр нийдээ ирдэг шивэдэгэд нь ба дэше харахад бүргэд шувуу харнавди дэше харахад насан шувуу харнавди манай гэдэг юм тойрон юм их хашаалтай байгаа да тэгээд босож хадаш хошиж хадаа бид сэршиттэй юм заамди манай сэршитэнд олон том машинууд юм англи вызовтэй бастав гэн тэгээд он заамди танилцаамди бэлгсэлгээ вариабди намуда вариабди тэгэд хөрлөлдөл да хул манай зүүнтэйхээ зам байна ихэнсэн алас дөрнөзгөө тэгэд манай юунэ манай сэргээн 11 бригада ирэх байгаа тэгээд Олег Игнатьевич тэдэнтэй хөрлөлдөн байгаа тэгэд ба ямар байлда юм болоо юм да аргамны бүр үгүйлдэ өнөөдөр шатахгүй гэж хэлээ тэгэд манайш ба тэнд хөдий хон жохлиж бай харгавай тэгээд босроо ярилээд Бажни Моллович энэ тэр газрын та өөрийн нөдөр хархан байна тэ анх дөрвшин кэж шошогод тосоо ханаандад ямар байна юм үдэл ямар төрнө гэж тэндашад тэр калка тэр заповедник байна гэж шабд мөн украинцнууд их хайхан архив байна
хыдынгыр бені тет, бааны бені, часовин бені. Тегет, ең хажым бұғы хыдыго юм бені. Ана мане үзі шолуна тірі. Половецкий бабы гыдыгы жыпты. Тірі шолуну да жікте ойыр табен, бақын коғы дошты бейт бейін. Тегеден екін шолуна да дұтла дегет, арқыр қыды. Ехі юте хусты шолу бейні. Орайда мен амиді шинде. Дел тірі шолуну да реват тірі. Тээрмін ұт бейні шолун тамы тээрмі тегі тірі дәрін тірегет. Бейтір херхирадын ядында Аллахын беймі камин на шолон қатау өйін тұқырен жүмбен тірі юғай несілдіг бейін тірі тарияға ғиігі қатау болуды. Кеймі манайны Моңғол шоуды тоң атлені манайны Шингисе шолондыны Перергонскіді бейін шолон шинжі шолонуд бейін жүкті бай орыңлы юмны тегет характыжы бейгалды хо. Элиті хо характыжы жүкті бай. Кеге шақыда тіндішіні қыл. Юнигнага шанга хулды тетернага борхадын тер юнудын тер тиндики хаки онудын налы шангал бен тер ахын газырлы шанга мурулайш газыр тер хордут тама хыре табен тегил тинде олон жылы самургды юмды тегер наймын соңгор жылы сатты негізі хүн ерді Моңғол шоуда бурятуды тала хүн ерді урға ұғыды. Егер бейітінді урға отқы буряты ұлғын қо табығы ұқы бұлды тауаны аркен дәйірі баша тегір. Иқайынар хүндыл ол деді. Дариемім түрі борылдайға бұрынды да мұрғын өттірі зубыды қанды, зубы қанды. Батырнуты ургында битер дархананга юхыды дархан күнге шарт дархананга ургылды теме жыкте вая юм болулды. Олег Игнатьевич, вы, получается, не первый раз сюда ездили, да? Сейчас мы, почему именно вот Ростов, ставка Батухана, и сейчас находится военная наша ставка. История повторяется, и вот даже мы были когда в городе Азов, раньше назывался Азак, именно этот город был основан внуком Батухана, Мангут Тимуром. И все азакцы мы их называем, они помнят всю свою, как бы сказать, историю и хранят ее очень хорошо. И сейчас мы планируем вместе с донскими казаками, делаем общий проект, именно проект по восстановлению этой исторической памяти, чтобы у нас постоянно они к нам приедут сейчас снимать фильм. И мы потом уже тоже к ним поедем с ответным визитом еще раз снять, чтобы наши дети знали свое историческое наследие. Сергей Николаевич, таны харқада түндіхе заң арыцың буряду тұқайымен мүдіні Таңғайын бүйде қайқабде. Даже Кремлин талымай дәребі жабайғады. Уйды буряду деп жабайды. Қайшыңады мұнды бде қопса артны мұнды бде. Хамтың фотография хыжы балху жежімантай фотография өтсі. Арбат дегір шапқады күнут қарадым. Уйшы Моңғолну дегінді жиынышын буряду дегір. Ханамы деп түгітінде қопса артны мұнды бде. Ежекіл жабайды. Ордыш зігөр епқады еңі Ростовнада, Азовор шапқады, күнзің қайқылды ерілді жықарады, буряты жиды өткізерді орны. Екі қайқылды емін. Ханамыдың ешбізгі арауы интернете мұнсы қорқың ба, тұқыры қанярқадық, зұн түші қарағың зомбал жауайны бдегі жу, екі байырты ерілді. Валентин Манлович, әні нам тұқай қорыты әнді ямар намы күшіп, хыне намы күшіп үндіне? Әнім намны қыдана организаторы, Кремлин музей организаторынан дейгі жағы арға қойымды. Күлі ұзыз қылындері, ха? Арғы қылындері бәні, тегедені зон табе қарың ұзыз қылым. Санкт-Петербурга, Йона асарың, Эрмитаж асарың, Бұқы музейін ұды қонашың соғылы олалды, Кремльде. Әні Моңғолын ұдайынға юқар олқығыр. Тегедені екі қойы нам қара, екі нам авап течегілді. Әнен самнадылы. Жүкте қойы бұқытыр, ұртын әмінетір, алтын ұрдағы әмінетір, бұқы зүйілін ұдылы, ғыдалды болынды бөні. Зай хүнді айыршыт, мұғет сағынай дұрыбы, манайд ерінді на екі байра мұдуынып де, амжылта хүсініп де. Әнді. Хүнді қарақшат өнегар тамжулығымнай дұрыбы, нәкең ұлыстыра байыттайым.